2 цагийн улиралд дураар нүх нутагтай 500 тарианы хөрс шороод газартай нүүдэлчин малчин удмын монголчуудын ур ухаан шингэсэн хамгийн нандин өв соёл бол гэр хэмээх орон сууцсан. Нүүдлийн замд төр хоноглох хэрэг гарвал хоёрхан ханаар майхан босгоод орчгож байхад их найр цэнгэл үүдэх хэрэг гарах юм бол 10 хантай 20 хантай ч их өргөө сүндрүүлүүлэн босгож болдог. Ийм уян хатан, тийм хялбар хөнгөн, тийм тансаг агаад энгийн урлаг дэлхийд өгөө. Монгол гэрийг бүтээгч бүх хийс хэсэглэлүүд нь урчуудын урлалын бүхэл бүтэн дамжлагаар хийгдэж урлагийн бүтээл болдог. Өөрхөн аймгийн Батөлзийн урчууд Монгол гэрийн уйн ханы хийцээрийн алдартай. Үнэн нь Монгол гэрийн үндсэн хийцийн нэг бөгөөд хан тоон хоёрыг холбосон дээврийн яс модны үргийг гүйцэтгэв. Уйныг хийхдээ эхлээд уулнаас мод сонгоно, бэлтгэж хатаасан модон цуулан, дараа нь их биеийг нь тусгай татуурга юм харуулаар бөөрөн хийлж засна. Харин толгойн хэсгийг дөрвөлжин болгоод үзүүрийг нь нарийсгаж өгнө. Хан бол Монгол гэрийн хийцийн үндсэн бүрдэл юм. Ханыг бургус юм хар модоор хийдэг. Эхлээд модоо цуулан савх моднууд болгоно. Ханы модон халаагаад зориуд бэлтгэсэн нүхтэй модонд дарж гэрийн хэмжээнд тохируулан матаж засна. Ханы модон тодорхой хэмжээгээр яг тэнцүү зайд нөхөлдөг. Матаж засаж нөхөлсөн савх моднуудын хооронд нь тодорхой ирэмбэр зөрүүлдэн өрөөд уулзуур бүрийг нь давхраар нүднэ. Сараалжийн бүх уулзуурыг үдэж гүйцээсний дараа хан бэлэн бол. Монгол гэрийн ханын сараалжин хийцэн их хүж тэнэлгэж болдгоороо ачих тээвэрлэх, барьж буулгахад амархан байх нөхцөлийг бий болгосон хамгийн өвөрмөц шийдэл юм. Өвөр хангай аймгийн Хожирт сумын урчууд Монгол гэрийн тоон, баг, хаалга, тавилга хэрэгслийг уралдгаараа алдартай. Монгол гэрийн хийцүүдийн дотроос хамгийн нанд нь тоон. Тоон нь нарны цацрагийг гэрт оруулж, гэрийн доторх халуун агаар, уур чигийг гадагш нь гаргах агаарын сэлгэлтийн орчлыг бүрдүүлдэг. Тоон нь анхны үедээ сараалжин, дараа нь хөзөвчин, хожим нь сархинэгэн, 17 дугаар зууны үеэс хүрдэт буюу хоролт тоон хэрэглэх болсон төвхтэй. Эрт цагт тооныг матаж хийдэг байж гинэ. Одоо бол матмал тоон хийх нь цөөрч, зүсмэл, наамал тоон хийх нь зөнгөлөх болжээ. Энэ нь хийх арга технологи, урлах чимэх арга зүй улам боловсронгуй болж Монгол гэр зөвхөн ахын хэрэглээний шинжээсийн урлагийн бүтээл болон хөгжиж ирсний нотлогоо юм. Хоролт тооныг хийхдээ эхлээд модон бэлтгэж, эсгүүр тавьж, хийц хэсэг тус бүрийг хөрөөдөж зүсч эсгээд харуулдаж өөсвийг дарж гүйцээж хэсэг тус бүрийг угсрахтан углуурах заадал гарган бие биед нь ямар ч завсаргүй суулгаад уулзуур болгоныг нь цавуутай модон хатаасаар бэхлэнэ. Тооны хүрээний гадна талд унийн толгой таарсан хоорондоо яг ижил зайтай нүхнүүдийг гаргаж өгөөд хүрд дагыг нь угсарснаар тоон бэлэн болдог. Баг нь бол Монгол гэрийн тоонны тулгуур, тарих, их бие далбаанаас бүтэх ба тус бүрийн янз бүр нь өөр өөрийн өвөрмөц дизайнтай байдаг. Хаалга нь босго, тодго, баруун зүүн хоёр хажуу гэсэн 4 арааманд ямар ч завсаргүй таарсан самбараас бүтдэг. Өвөр хангай аймгийн уян сумын урчууд Монгол гэрийг эрээлэн хээлж чимэх урлагаараа улсдаа алдартай. Тиймээс ч уянгийн эрэнгэр хэмээн нэрлэгдэж ирсэн. Монгол гэрийн тоон, уйн, баг, хаалгыг хийсний дараа хурц тод өнгийн будгаар янз бүрийн хээ голс тавьж чамин гой чимэглэх нь монголчуудын уламжлалт урлал юм. Тэд гэрийн модон жохмол үүл нүүж, уул сүмбэрлэж, ус мяралзаж, гал дүрлцэх мэт амьлуулан хээлдэг билээ. Монгол гэрийн мод тавилгыг бэлгэзүүн олон шинжийг хатгалан төрөл бүрээр эрээлэн боддог байна. Тухайлбал тооны хүрээний дотор талд 12 жилийг эрэмблэн дүрсэлсэн байдаг. Мөн багны 2 далбаан дээр ертөнцийн хүчнүүдийг дүрслэн хээлсэн байх ба багны тулгуур их биеийг луу ороолгон хээлсэн байх зэрэг нүд баясгаж сэтгэл бадрам урлсан байдаг юм а. Тооны хүрээ
хорл, дааг, унны толгой, багны толгой, далавч их вийгээд хийц бүр дээр нь ертөнцийн их хүчтэн үлгэр домгийн баатар, таван хошоо мал сүрэг, уул хангай, араатан жиг үртэнгээд ёс дэмбэрэл ёр бэлгийг үзүүлэн амьд мэт сэлсэн ийм гэрн иж бүрэн урлалын бүтээл болдог. Уламжлалт дурлал зан үйлээ маань ундрахын шалтгаан амирлаж ундрахын шалтгаан төгөлдөр болтугай.